зарчмын 3 хэсэг асуулт асуух гэж байна. За нэгдүгээрт тайлантай холбоотой 2021-с 25 оны хөгжлийн үндсэн чиглэл хэрэгжилт үнэлгээний тайлан их хурлын гишүүдэд ирүүлсэн байгаа. За энэ тайланд орол ерөөсөө засгийн газар хэрэгжилтийн үнэлгээний тайлангаас үзэхэд 95 шалгуур үзүүлэлтээс 34% хүрсэн түвшин 85%-аас доош буюу үр дүн гарсан. 53%, 85% буюу үр дүн гараагүй. 8 шалгуур үзүүлэлтээр ажил хийгдээгүй гэдэг. Ингээд үндсэндээ 50%. Энэ 5 жилд ямар ч ажил хийгдээгүй юм шиг харагдаад байна. За хоёрдугаар 2021-с 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр дээр нийт 336 төсөл хөтөлбөр хэмжээ тусгагдсанаас 176.52% нь хэрэгжсэн. 59 арга хэмжээ буюу 18% хэрэгжиж байгаа. 101 нь хэрэгжиж эхлэх өгчөж байгаа. 30%. Тэгэхээр ер нь бид одоо энэ 2021-с 25 онд 120 орчим улсын төсвөр дамжуулаад 120 орчим их найт төгрөгийг үрсэн. Тэний чи үр дүн хаана вэ? Тэр бид эхлээд ер нь тайлангаа ярмаар байна. Зарчмын асуудлаа нэг бүрчлэн яриа. За тайлантай холбоотойгоор Монгол улсын 2020 оны 5 сарын 13-ны өдөр алсын хараа 2000-та Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын батлах тухай одоогийн Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар их хурлын дарга багтаа тогтоол баталсан. За энэ тогтоол 3 авсралттай. 3 авсралтын хамгийн гол авсралт буюу 3 дугаар авсралт байгаа. За нийт ингээд хэмжих нэгжгүй үзүүлэлтгүй гэдэг. Энэ дээр бүр ингээд тодорхой бичсэн. Алсын хараа 2000-та Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт хүрэх төвшин гэдэг. За энэ чинь хэмжих нэгж нь юу вэ? 2025-д хэдэн өв төрсэн байх хэвээр юм. 2030 онд ямар байх хэвээр юм. 2050 онд ямар байх хэвээр ингээд тавьчихсан. За энэтэй холбогдуулаад би энэ дахиад энэ сайхан ном ирсэн. 2021-с 30 он гэж байна. За хамгийн ихний ажил. За энэ дээр ингэж байгаа. Монгол улсын хүний хөгжлийн индексийг 0.81-ээс дээш түвшинд хүргэнэ гэж байгаа. За тэгэнгүүт 2020 онд батлагдсан тогтоол дээр хүний хөгжлийн үзүүлэлт индексээр хэмжинэ 2020 онд 0.74, 2025 онд 0.77, 2030 онд 0.85 хүргэнэ гэж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын ерөнхий сайд маань ухрах гээд байгаа юм уу? Урагшлах гээд байгаа юм уу? Хөгжих гээд байгаа юм уу? Хөшөө зогсох гээд байгаа юм уу? Ингээ хөшөө зогсцсон энэ дэр 0.81-ээс дээшээ байлгана гэж. 30 он гэхэд 85 хүргээ гэдэг ингээд тогтоолоо өөрөө их хурлын дарга багтаа баталсан байгаа даа ш. За дараагийнх нь. Ингэж байгаа дараагийнх. За 1 минут нэмчээ. Тэгвэл. За нэлээд олон асуулт байна. За очроо гишүүний микрофоныг 1 минутаар нэмье. За дараагийнх нь гэж байгаа. Дундаж давхаргын эзлэх хувийг одоогийн 40 орчмоос 60% хүрэх буюу 20% нэмэгдүүлнэ гэж. За тэгэнгүүт дахиад энэ дээр энэ авсралтын дээр авсралтын энэ 3 амьдралын чанар ба дундаж давхарх гэж байгаа. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 71.6 байсан байна. Энийг 2025 онд 80, 2030 онд 85% хүргэнэ гэж байгаа. Тэгээ одоо энэ 21-с 25 онд юу исэн ингээ сайхан үнэлмээр байгаа. Нэгт 2 гэх юм бол 21-с 20 одоо энэ 6-аас 30 онд энэ хийх гээд байгаа ажлууд нь бүгд хоошоо юм ухарсан байдалтайгаар ийм сайхан ном орж ирж байна. Тэгэхээр энэ тайлангаа байнгын оруудуудаар бүгднгээр нь хэлэлцээд өнгөрсөн энэ 5 жилийн хугацаанд Монгол Ардын намынхаа ирэх барьж байхдаа улсын их орны 120 их найт төгрөг. Тэгээ очроо гишүүн бол их зөв асуудал хөндөж байгаа шүү. Тэгээ ер нь одоо үннээ ярина бүгдээрээ. Тэгээ одоо хэдүүлээ нэг худлаа мөрөөдлийн жагсаалт одоо олон жил ярьж манай их хурл 566 бодлогын баримтчиг баталж эмх замбраагүй төлөвлөлтийн ор гайгаар ингээд өнөөдөр хүрчээд байгаа шүү дээ. Тэгээ тэр их хурлын тогтоол дээр тэр 0.85 маа хүрэхгүй. Тэгээ боддоор нь тооцоолоод үзэхэд бол бусад хүчин зүйлийн нөлөөгөөр 0.81 рүү л очно. Тэгээ 0.85 хүрнэ гэдээ ингээд биччихвэл л дээ. Монголд бол мөрөөдлийн жагсаалт зөндөө. Тэгээ энэ 5 жилийн чиглэл бол мөрөөдөл биш байгаасаа л гэж бодсон. Тийм учраас хаана вэ, хаашаа явах уу, яаж явах уу, хизээ очсон байх уу гэдгийг тодорхойлох ёстой шүү дээ. Тийм учраас хаана байгаагаа бодит байдлаар нь тодорхойлъё гэдэг зорилгоор энэ удаагийн 5 жилийн чиглэлийг хэмжиж болох үзээр хийсэн.
Тийм учраас өмнө нь гарцсан байгаа тэр тогтоол шийдвэр бодлогын чиглэлүүд тэгээ эргээд үнэлэхэд дандаа хангалтгүй байгаа. Төрийн байгуулалтын байнгын орон дээр тэр нөгөө үнэлгээ хийх гээд орж ирэхэд тэр дандаа л хангалтгүй үнэлэгдээд байгаа шүү дээ. Энэ удаагийн чиглэл бол процесс үнэлээг байхгүй. Бид нар өнгөрсөн хугацаанд бол дандаа процесс үнэлж явсан юм бэл. Жишээ нь эдийн засгийн эрх чөлөөний индекс дэлхийн улсуудын эхний 60-д орно гэдэг бол энэ 5 жилийн бодлогын чиглэлийн 30 оны зорилт. Индикатор. Гэтэл эдийн засгийн эрх чөлөөний индексийг тэр эхний 60-д оруулах нь үр дүн юм уу? Эсвэл эдийн засгийн эрх чөлөөний ахиулахын тулд Монголын эдийн засгийн форум 2 удаа арга хэмжээг сайхан хийлээ. Давосын чуулганд оролцлоо гэдэг нь ажил юм уу гэд. Тэгэхээр үр дүн үнэлээд ийм чанарын аргаар үнэлэх гэхээр нэг хідэн зургууд ингэж хэвлж тавиад бид нар ажил хийсэ, бид нар ингэсэ сайхан болж байгаа гэхээр үнэлэхгүй байж болдгоо нэг 60-70% тавьсан болоод тэгээ орж ирээд энд нэг бие харагдсан болоод ингээ өнгөрсөөр байгаад өнөөдөр хүрсэн байхгүй. Мянган форумд оролцсон уу, мянган арга хэмжээ хийн үү, тэр процесс хийн үү, тэр хамаагүй. Энэ улсыг эдийн засгийн эрх чөлөөний индексээр эхний 60-д оруулаагүй бол тэр эдийн засгийн яам, тэр сангийн яамны буруу л гэж үнэлдэг байвал эргээд хийнийхээ өмнө хариуцлагатай байя л гэж бодож байгаа. Тийм учраас энэ 5 жилийн бодлогын чиглэл бол нөгөө мөрөөдлийн жагсаалт бол биш ээ. Тийм учраас яг таны одоо энэ шүүмжилж байгаатай би бол санал нэг ба. Тэр бүгдээрээ бодит үннээ ярих хэрэгтэй. Тэгээ жил болгон төсөвч гэсэн адилхан тэгэл орлогоо хэд өдрөгөр төсөөлвөл тэгэл замынхаа дундаас фейлдэл явж байгаа шүү дээ. Балраад л явж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо ерөн жоо үннээ ярина. Бүгдээрээ тэг. Ер нь нэг тийм дэлхийн том юм яриад хэрэггүй шүү дээ. Ер нь хөгжил гэдэг бол тасралтгүй хөдөлгөөн. Ахиц л гарах хэрэгтэй. Ахиц, прогресс гарах хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр нэг ингээл нэг гинт нэг сайн сайхан болчихгүй. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэлийг яг хараад үзэх юм бол нэг тийм агаарын тоонууд байхгүй дээ. Ер нь жоохон ахиц үзүүлье. Арай жоохон урагшлая гэсэн. Тэгээд 5 жилийн чиглэлч бай, үйл ажиллагааны хөтөлбөрч бай, жилийн төлөвлөгөөч ороод ирэхээр нөгөө тойргуудын асуудлаа суулгадаг, нэг жалга довны асуудлууд яригддаг. Тэгсээр байгаад ингээд эргээд харахад бүр танихын аргагүй юм болоод ингээд гараад ирчих. Нөгөөдгийг нь биелүүлэх гэж явсаар байтал дараа жил болчдөг. Тэгээд тайлан ороод ирээ хилцүүлэх гэхээр хангалтгүй. Ингээд би илээ таалаад ингээд болж байгаа юм шиг, нэг харахаар хөгжсөн юм шиг, хөгжөөгүй юм шиг. Ингээд явсаар байгаад тэгээд нэг хин буруутаанч мэддэхгүй юм руу явчихад байна л д. Тийм учраас бүгдээрээ энэ 5 жилийн чиглэл дээр бол яг тодорхой асуудлаа суулгах. 200 хөтөлбөрийн үр дүн. 30 тэрбумаас дээш төслүүд энд суун. Бус нь суухгүй, суугатаа тэргүй ээлжинд аль нь вэ? 90 били. Тийм учраас сая шинэ засгийн газар байгуулагдаад 14 мега төслөгч тэр яам болгон дээр байсан төслүүдийг тэр бүгдийг нь 90 билсэн. Тэргүй ээлжинд аль нь вэ гэдгийг хэрэгжүүлсэн. За асуулт нь зөндөө их байна. Би яг бас учрал сайттай арц намын бүлэг дээр бас нэлээд санал солилцсон байна. За дээрэс нь Монгол улсын хөгжлийн алсын хараа 2 удаа батлагдаад за энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай түүний удирдлагын тухай хуулиараа 6-гийн 5 дээр ийм 8 үзүүлэлтүүдийг батлуулах ёстой. Тэгээ энэ орж ирээгүй. Энэ бол одоо ингээд 10 жилийн дунд хугацаанах. Тэгээ 5 жил, 4 жил, 1 жил гэж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 10 жилийнх нь байхгүй жоо 5 жилийнх нь шууд ороод ирж. Тэгээ энийг манай яамных юу гэж харж байгаа. Хизээ батлуулах юм. Учир нь сайд бол бодлогын бичвэрүүд нь гарцсан байгаа явуулна гэсэн одоогийн байдлаар бол эрээг байгаа. Тэгээд ер нь ярих гэдэг гол юм бол ерөөсөө энэ өмнө алдсан алдаануудаа засаж залруулж явахгүй болохгүй байна. Зүгээр сайхан ингээд чихэн дээр цэцэг ургуулаад ингээд одоо чуулган дээр үг хэлэхээс хүртэл залхаж байгаа шүү дээ. Тэгээ нэг хариултыг хэдэн хариулттай асуусан болдог, хариулсан болдог нэг ийм байдлаар улс өхөөрөө хөгжихгүй шүү л гэж хэлэх гээд байгаа. Тийм 5 жилийн бодлогын чиглэл дээр тэр 5-8 зорилт хөтөлбөрийг дотор нь бүлэг болгоод оруулаад ирсэн. За энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг бас ажиллаж байгаа. Их хурлын гишүүдээс бүрдсэн. Тэр ажлын хэсгийнхээ санал солилцлоо. Тэгээ ер нь 8 зорилт хөтөлбөрөөр дотор нь оруулаад ирэхгүй бол 8 удаа ийм бичиг баримт батлуул одоо хэдүүлээ. Одоо ер нь бичиг баримт хэлцээр байгаа дуусах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас ингээд ер нь бол боловсруулаад дууссан байгаа. Хуультай хэмжээ бид нар ажиллаа хийж байна. Гэхдээ ажлын хэсгийнхэн бол юу гэсэн бэ гэхээр энэ дотроо ингээд 8 зорилт хөтөлбөр бүлэг болгож оруулсан. Нэг бодлогын баримтж болохгүй бол дахиад нэг 8 ийм бичиг баримт орж ирээд явах нь зохимжтой юугүй юу гэд бид нар өргөн барихаас эхлээд 5 жилийн чиглэлээ явуулж игээд зогссон. Тэрнээс биш 8 зорилт хөтөлбөр бол боловсруулсан байгаа.
За ингээд Монгол улсад хүн биш хууль засаглана гэдэг байгаа. Тэгээ хууль засаглал бол хуулиа мөрдмөр байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 25-ын 1-7 дээр хөгжлийн бодлого төлөвлөлт доктортой байна гэж. За ингээд стратеги төлөвлөгөө гарсан. Дунд хугацааны төлөвлөгөө бас гараад явах ёстой. За үүнийг болохоор 2020 оны 5 сарын 7-ны өдрийн хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6-гийн 5-аар зааж өгсөн. Үндсэн энэ 8 чиглэл бодлого хөтөлбөрийг батлуулж явнаа. Үүнтэй холбоотой 5 жилийн төлөвлөгөө гарна. Ингээд засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөр гарна. Ингээд жилийн төлөвлөгөө гараад явах ёстой. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6-гийн 5 дээр байгаа үндсэн 8 чиглэлийн энэ төсөл хөтөлбөрүүдийг батлуулаагүй байж 5 жилийн төлөвлөгөөгөө оруулж ирээд хөгжлийн хөтөлбөр гэдэг ингэ яриад байдаг. Энэ байдлыг бас зогсоомоор байгаа. Яг одоо хууль засаглах гэдэг нь хүн засаглах гэдэг нь. Тэгээд дураараа орж иж хуулиа өөрчилдөг. Одоо энэ төсөвтэй холбоотой асуудлууд ч гэсэн ил тод нээлттэй явж штэ. Тэгээд дураараа орж ирэл энэ төсвийн тусгай шаардлагуудтай холбоотой төсөвтэй холбоотой улсын хурлын батлаад өгсөн төсвийн өрөөний мэдээллийг хүртэл ингэ дураараа өөрчилдөг. Лобби хийдэг. Гишүүдтэй нэг бүрчлэн гэж ярьдаг, халддаг эрхэнд нь. Ийм байдлуудаа зогсоох хэрэгтэй шин. Тэгээд сүүлийн 10 жил Монгол Ардын намынхан дангаараа засаг барьж байхад ийм засаг замбраагүй байсан байж болно. Одоо бол тийм биш шүү. Одоо бол эн чинь 5 намын төлөөлөл ороод ирсэн. Ялангуяа Ардсан намынхан 42 гишүүн, 42 суудалтай энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө явна. Тэгэхээр энэ 5 жилийн хөгжлийн хөтөлбөрөө үнэхээр одоо ингээд батлуулах гад явж ивэл энэ хуулийнхаа дагуу явах хэрэгтэй гэдгийг нэгт хэлье. Хоёр дэх юм бол энэ хөгжлийн хөтөлбөр шин хөшөө зогссон хөтөлбөр болсон шүү гэдгийг бол сануулсан. Улсын хурлын 2020 оны бас энэ 2050 алсын хараа 2050-ыг одоо баталсан үүнтэй холбоотой хавсралтан дээр нь 73 шалгуур үзүүлэлттэй ямар үзүүлэлтээр яаж индикатораар үнэлэх үү, тоон үзүүлэлттэй хуваар ингээд заагаад өгсөн. Энийгээ ярихгүй. Сүүлийн 5 жилийн хугацаанд юу хийсэн юм бэ? Бараг нэг 120 орчим их найд төгрөг төсвөөр дамжуулж энэ хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлнэ гэсэн. Тэр ажил нь одоо ямар үр дүнтэй байна? Тэгээ тэр үр дүнгээ ярихгүй. Одоо өнөөдөр зүгээр сайхан ингээд ядуурлаг 2 дахин багасгах нь, эдийн засгаад хийлнэ яриа сууж байдаг. Тэгээ тэр шалгуур үзүүлэлтэн дээр мөр тодорхой инфляцийг 2025 онд инфляцийг 7% барина гэдэг чи байлаа шүү дээ. Тэгэд өнөөдөр инфляц хэдэн хувьтай байна? 9% бараг 2 онтой тоол орох гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ гол асуудлуудаа ярихгүйгээр зүгээр нэг ийм урсгал маягаар сайхан өнгөрөөгөөл тэгээд энэ хөгжлийн 5 жилийн хөтөлбөрийг батлуулна гэвэл жоохон эндүрэл болох байх шүү гэдгийг бас хэлье. Тэгээ мэдээж энэ сайд нар 26-аас 30 оны 5 жилийн төлөвлөгөөг нэлээд бодож боловсруулсан гэж яриад байгаа. За ялангуяа учрал сайд бас түрүүн тоон үзүүлэлтүүдээр хэмжихэд одоо бид нэр боломжтой болгож байгаа гэж яриад байгаа. Яг үндсэндээ бол тэр 2020 оны тогтоол дээр 73 индикатораар бүх үзүүлэлтүүдийн хэмжих тоон үзүүлэлттэйгээ байгаа юм байлээ шүү. Тэгээ тэрийг бас сайн харж нэгтлаарай гэж хэлэх гэсэн юм аа.